Азуран байна. Өнөөдөр та нартай хост клубын part 2-ыг ярих гэж байсан ч жоохон оройд дуулцглаа. Та хэд мань ойлгоод өгөөрэй. За тэгээд олон юм ярилгүй интрогоо эхлүүлцгээе. Манай хэд маань амралтын өдрөөр бөөндөө Харухигийн гэрт ирсэн байдаг. Тэгсэн Харухигийн гэр танихгүй хүн байна. Бүгдээрээ гараад явах гэсэн чинь энэ хүн чинь Харухигийн аав буюу эмэгтэй хүн шиг хувцлаагүй байсан юм байна лээ. Шар үстэй ааваас нь оноо авчих гээд ранкасны төлөө юм аваад ирлээ. Гэр хүрээд ирдэг дааш нөгөөт нь тоож байгаа юм байхгүй толгой дээр нь дэвслээ тайнаа. Авчирсан юмд нь дургүй байгаа мó гэхэргүй зүгээр шар үстэй маань гадуурхаад байдаг. Шар үстийг маань тоохгүй хэрнээ бусад нь айгүй сайхан андаад ирж сайн уу гинэ. Харууч байхгүй мó гэсэн өнөөдөр Харухи гараа явсан гинэ. Найзуудтайгаа гарсан гэдэг ч яг үнэндээ танихгүй хэдэн октод авгаалаа явчихсан байдаг. Манай хэдий шал дэмий хүрээд ирлээ гэж байсан. Тэр найзуудыг би өмнө харж байгаагүй шал танихгүй баян хүмүүс байсан гэж хэлдэг заяо. Миний санахаар Лобели охтын ахлах сургууль байх гэсэн бүгдээрээ зогсоод юу гэсэн бэ гэд энэ хоёр ихэр шар үст маань бүр шок өрнө. Харин нөгөө гурав чинь дахиад л өмнөшгөө Лобелия гэд өөртөө танилцуулаад анги руу ордог. Тэр анги дотор нь манай Харухи маань эндхийн дөрөв товцыг өмсөд байж идэг. Яалтчгүй энэ дундаа Харухи маань айгүй үтсгэлэнтэй шүү. Энэ гурав ч ямар хөөрхнийг нь гайхаад ийм гинэ охины анхны өсөлт нь ямар амттай байх бол гэж хэлдэг. Аав нь тэр цаана Зок клуб Харухигээр янз бүрийн юм хийлэх үедээ жишээлбэл анхны өсөлт ч юм уу гинэ. Шар үстэж үнсэж байгаагаар төсөөлөөд ичээсээ тэгсэн хоёр ихэр Харухи чинь миний сахаар анхны үсэлтэй гэсэн шар үст амийг нь дарж өргөдөг. Аав нь манай охин арай хост клубуд янз бүрийн бус юм хийгээд байгаа юм биш үс гэсэн би өөрийнхөө охиноор тийм хийлэхгүй гэд хоёр аавын тулаан болдог. Ийхүү энэ удаагийн төлөвлөгөө нь аавтай нь хамт өрнөдөг. Харухи тэсэлгүй уурлаад яг одоо энд юу болоод байгаа юм намайг энд хулгайлж авчихсан чи шудрах бус байна. Анхнаасаа би энд ирэхгүй гэж хэлсэн биз дээ гэж хэлдэг. Харухи эднэр хост клубээс ялгарах зүйл алга гэд байж байсан. Энэ хүсэл тавьдаг. Өнөөдөр уг нь үзүүлбэртээж үзүүлбэрийн гол дүрийнхээ охин гимтээд ирэх боломжгүй болчихсон. Тэгээд Харухи тоглох гад авчирсан юм лээ. Харухи ч чадахгүй гэдгийг хэлээд гарах гэсэн чинь энэ захирал шиг юм. Захирч гэж дарга шиг юм. Өөрийнхөө ээжтэй холбоотой түүхээ ярьдаг. Ээж нь энэ сургуулийнхаа нэг төрлийн томор хүн байсан шүү гэлээ. Тийм болохоор ээж шигээ болно гэд боддог байсан ч энэ удаагийнхаасаа болоод бүтлгүйтгэнгээ хэлдэг. Харухи ч ээжтэй холбоотой сэдвүүд эмзэг юм болохоро за туслыгээ зөвшөөрөхөр болдог. Аав нь ягаад ч юм Зоко клубт айгүй санаа зовоод байдаг. Харухигийн ээж болох Котоко нь айгүй дог кул нэгэн байж л дээ. Үүнийг нь Харухи дуурайчихсан. Яг юу гэсэн утгатай юм бэ гэсэн нүдний шилбан тайлбарладаг. Харухигийн ээжийг ген нь Харухи давмгайчихсан болохоор Харухигийн ээжийг дуурайх магадлал өндөр гинэ. Энэ нь тэгээ Зоко клубтэй ямар холбоотой юм гэсэн чинь нэг түүх ярьдаг. Аав нь гэрэлснээс хойш өрөөсөө анзаараагүй гинэ. Тэгээд нэг өдөр юм цэвэрлээд байж исэн. Ээжийнхэн цомгийг хардаг ба ээж нь Лобели ахлах сургууль Зоко клубт байж исэн мэлээ. Үүнийг нь олж мэдээд Харухигийн аав нь амар зочирдсан гэдэг хост клубийнхэн ч зочирдож байгаа юм чи. За зүгээр дээ Лобели ахлах сургуульд ороод Харухи тэслэх байр гэснээ Харухигийн харагдах үзмжийг бодсноо. Үнэхээр аюултай маань бөөндөө дөрөв хуургаж Лобели ахлах сургууль руу ороод Харухиг аварцгаая гэдэг. Харухигийн аав нь эмэгтэй хүн шиг хувцалдаг хүний хажууд дөр эсгэх мэргэсэх гэд хачин яриад агаарэ. Чамд бол 15% жилээр эрт байна заа ёо гэж хэлдэг заяа. Ийхүү Харухигийн аав нь манай хэдэд дөр хувиргахад нь туслаад орохоор болдог. Байр сураа алдчихсан шар үст маань за тэгвэл мая түүнээс манхаа уншээ да гэд манхаа уншихаар болдог. Хэрв та романс, акшн төрлийн манхаа уншихыг хүсдэг бол та ийшээ ороод сонирхоод үзээрэй. Тэгээд description хэсэгт оруулсан, comment хэсэгт оруулсан байгаа линкээр орох юм бол тэр нь надад тустай болохоор аль болох тэрүүгээр ороорой. Баярлалаа. Лобели ахлах сургуулийн охид бүгдээрээ жүжигтэй бэлдээд байж байдаг. Энэ нэг өндөр эмний нэрийг мартчихсан болохоор Зоко клуб гэж дуудчихъя заяа. Энэ Зоко клуб маань айгүй сайн жүжиглэх юм аа. Орой Харухи алхаа. Бүр ямар ч жүжиглэх хавьяасгүй. 僕の命運もここまでか。フレデリック様。Яг зөв. Хайртай хүн нүднийхөө өмнө өгч байхад Фредерик самаа гэж зүгээр л робот шиг ямар ч сэтгэл хөдлөлгүй хэлдэг. Энэ хооронд хост клуб болоо аав нь аль хэдийн орж ирсэн энэ хэдийг ажиллаад байж байдаг. Аав найзгүй бүгдээрээ л жүжиглэх хавьяасыг гайхаад байж байдаг. Гүйд гисэн одоо Харухи дуулнаа л гэж энэ аав нь хүртэл тэр чинь хөвчнөрөө байнга муу авдаг байсан штэ гэж сандардаг. Тэгээ ягаад ч юм Харухи айгүй гой дуулнаа та хэд сонсоод үзтээ.
Энэ копирайттай байж магадгүй болохоор хайлтал сонсоолээ заяа. Тэгсэн чинь ам барьж байсан болж таардгийн. Хост клубыг хийгээд яаж ороод ирв гэсэн Бенебара Самагийн шүтэн бишгчд гээд байгаа энэ клубт нийлсчихсэн юм байлээ л дээ. Ийхүү хост клуб маань Цука клубыг дэмжих багт ороод бэлтгэлээ хийнэ. Харухигийн аваас яагаад ингэж орж ирэхийг сонгосон гэсэн Цука клубтэй ойртмоор байвал Цука клубын Пен клубтэй ойртсон нь дээрээ энэ нь арай аюулгүй аргал гэж байна. Амрах цагийнч болж амраад байж исэн хоёр охин ирснээ яагаад Бенебара Самааг шүтдэг болсон ингээд асуудаг. Эмэгтэй хүн шиг хувцалдаг болохоор охтуудын яриа айгүй нийлдгээрээ Ранка Самаа урд гараад айгүй амархан аргалзахдаг. Одоо жүжиглэх жүжиг нь охтууд дундаа нэлийн алдартай л бололтой. Яг ингээд магтаад байж исэн чинь энэ Пен клубын хаалгач чинь энэ тоглолтод ямар нэгэн зүйл садаа болох юм бол тэр хүмүүс аргална гэж заадаг. Айгүй амар атмаа охтууд байна. Аав шар үстийнхэн царайг л харчих хоёр ихэр хооны сэмпайч гахаад хэрвээ ингэх юм бол Харухигийн жүжиглэлтээс болоод арай гэмтээчих юм биш үстэйгээ сандардаг. Шар үстэйч бушуухан Харухиг эндээс аваад явцгаая гээд тоглолт руу норноо. Манай хэд нуугтаад гихтээж байж исэн аль хэдийн Лобелиагийн Цукач харцсан байдаг. Энэ нэг л юм сэдчихсэн байдаг заяо. Гүй тэгсэн нөгөө хаант яваад исэн нүдний шилт маань байхгүй болчихсон байдаг. Хайгаад байж исэн чи аль хэдийн VIP өрөөнд ороод суучихжээ. Ирэх мэдлэрээ энэ багшийг нь бараг л худалдаад авчихсан гэсэн үг. Би энэ нүдний шилтийг шар үстээс илүү ирэх мэдлэлтэй гэдэгт яг итгэх гээл энэ шүү. Та нар энд гарч ирээ зураг солигдоод байгаа самбарыг сайн ажиглаарай. Энэ утгагүй том үүрэг гүйцэтгэн шүү. Энэ охтууд ч одоо юу вэ? Баахан орж ирээд судлыг тэр дорн л дүүргэж ирхэн. Жүжигэн ч ихэлж Харухи гараад ирлээ гэд харсан Харухигийн бодолт нь айгүй хүнд байдаг. Айгүй их юм надад хүлээж гисэн байсан хоёр ихэр хооны сэмпай маань гонглнаа. Шар үстэж тэсэлгүй аав нь очлоо гэд явах гэсэн чинь аав нь Харухигийн царайг хардаа тэр үнэхээр хичээж байна гэж хэлдэг. Түүнийг хичээж байгааг харсан манай хитэж хүлээхэр болно. Тоглолтуудаж өрнөөж гол үйл явдал эхлэхнэ. Энэ нь болохоор хайртай хүн нь буудуулаад залах ёсоо хийгээд үнсдэг сцентэй мэлэлдээ. Уг нь үнсэлтийн сценийг хийх ёсгүй байсан ч энэ Цука клуб шиг юм нь манай Харухигийн анхны үнсэлтийг шар үстийн нүдэн дээр авна гэж шийдчихсэн байдаг. Тэгснээ шар үстүүд нэг сайд ая хийснээ баахан гэрэл тусгаад барьчихдаг. Аа болон шар үстийг харсан Харухи маань гайхширсан энэ Цука шиг юм татж авснаа. Би тэдний өмнө чиний анхны үнсэлтийг булаах болно. Энэ бол миний өшөө авалт гэж хэлдэг. Шүтэн бишрэгч охтууд нь ч гониглаас те харин шар ус маань уурлаад гүнэ. Аав нь ийм юм зөвшөөрөхгүй тэгэхгүй ингэхгүй гэсэн нөгөө сармагчинчан гарч ирээд гайдлын хальсаараа унгаачихдаг. Энэ Цукач одоо миний ялалт идэргээ бүр яг үнсэх гээд байдаг. Харухиж амар хачин царайлаас те. Тэгсэн нүдний шилт маань юу хийх гээд байсан бэ гэсэн та нар санаж байгаа бол Харухи маань нэг эмэгтэйг үнсчихсэн штэ. Тэр зургийг нь тавьчихдаг. Манай энэ анхны үсэлтэн биш гэдгийг мэдээд аав нь анхны үсэлт аль хэдийн хийцэн гэдгийг мэдээд уурлаад араас нь хөөнөө. Мэдээж 4-9-оор гайдлын хайлс гарч ирээд бөөндөө шар үстэн дээр унцдаг. Харухиж Цукагаас зүхтах гад буух гэсэн айгүй өндөр байдаг. Шар үстэж үсрээрээ гээд надад итгэе гэснээр үсэрдэг. Даанч даалдаггүй дээрээсээ унгаачихнаа. Анхны үсэлтээ алдчихсан охиноо мэдсэн аав нь уурлаад араас нь гүйдэгч энэ нэг хоёр дагуул нь хаагаад байдаг. Нөгөө Цукач бүр цайрчихсан анхных биш бас сүүлийнхэн байсан жаадаг ингээд араас нь хөөдөггүй энэ нэг амтны толгой зүгээрээдэг байгаа дандаа л гიშгүүлэх юм. За ингээд харж байгаслаа Харухигийн гараас бараг бөөндөг хөөсөөр байгаад гайдлын хальсанд халтраад энэ анги манд дуусч байна. Хоолой суучихсан жоохон хэцүү л байна. Тийм учраас дараагийн партаар уулзтлаа. Түр баяртай.